За бацганаасаа өнөөдөр та бүхэндээ би камерны хэрэгслийг хэрхэн яаж өөр юмар орлуулах буюу хэрхэн яаж монголчилж болох вэ гэдэг талаар зааж өгсөн юм байна. Камер болон камерны хэрэгслүүд нь камерны гэхээрэж тэгдэм юм амар үнэтэй байгаад байдаг. Тэгээд энийг хэрхэн яаж хямд аргаар ижил төстэй юмар орлуулж болох вэ гэдгийг та нар өнөөдөр зааж өгсөн юм аа. За хэрвээ та ямар нэгэн харанхуй нөхцөлд гар утсаараа зураг авах гэж байгаа бол та утасныхаа гэрлийг асаахаас өөр аргагүй байдаг. Энийг хэлбэр гаргаар шийдэж босхоор бол гарч идэн байгаа. Гялгуурууд ашиглаад дотор нь гинтээ бариад зураг авах юм бол та утасныхаа гэрлийг асааснаас та хамаагүй илүү дээр зураг авч болох боломжтой юм аа. Болж игэл аль болох авч байгаа зүйлтэйгээ ойрхон байлгахыг хичээгээрэй. За дараагийн нэг монголчлох зүйл бол нүдний шил байгаа. Нүдний шилийг бид нарыг бууруулах гэж ашигладаг. Яг тэрнтэй адилхан та утасныхаа камерын дээр нүдний шилийг бариад нарны орж ирэх гэрлийг бууруулж чадах юм бол удаан exposure-тай ч юм уу. Тэгвэл F номер нь арай бага хэмжээгээр авах боломжтой байгаа. Бас нэг дараагийн зүйл бол машины цонхны нарны хаалт байгаа. Камерны рефлектор буюу гэрэл ойлгогчтой мөн адилтгаж хэрэгжилж болно. Энэ бол харьцуулахад бол маш хямдхан байгаа. Энэ бол яг адилхан материалтай. За дараагийн нэг сонирхолтой зүйл бол бичлэг хийхэд зориулсан байгаа. Ийм хөдөлгөөнтэй ийм жижигдэг юмд зориулаад гимбо ийм тэнцвэрзүүлэгч шилдэг байгаа. Тэрнийг яг монголчилж болох вэ гэж өөрөө бодоод сэтгэхэд би ийм хийсэн байгаа. Энэ бол ийм хоёр бариултай. Бариулын таа бол өөр юугаар ч хийсэн байж хийж болно. Би энэ бариулыг бол сангийн ийм пластик ийм PCV турбагаар ийм хийсэн байгаа. Энэ бол эрзэнэн тэнцвэрзүүлэгч байгаа. 8 тал руу татаад дунд нь та утсаа байрлуулад энэ дундлын юмыг бол наалддаг юм зангуу гэж хэлдэг те. Ийм юмар цаа ороож хэрэглэхээр өөрөө бодож олсохоосон байхаа. Гимбалтай харьцуулаад үзэх юм бол бүр хаанч хүрэхээргүй нэг баг болтных нь үндэл тэнцвэж хэмтгэн байгаа. Бараг үнэгүй хайдлаа ашиглаад хийчих боломжтой. Энэ эрзэнэд нь өсний эрзэн байгаа. Би ганц 2 удаа хэрэгжилж үзсэн. Ажиллахын үед бол ажиллаж байлаа. Тэгтээ бүр огт чичиргэнгүй болгоно гэсэн үг биш. Яг тэгэхээр энэ дээр бас та өөрөө давхар ажил сурах хэрэгтэй юм байлээ. Татлагшаад өөрийн болгох хэрэгтэй юм байлээ. Энэ хэрэг татсанаасаа, хэрэг сунгаснаасаа, хэрэг савлуулснаасаа бас тодорхой хэмжээнд ядимлээ. Тийм болохоор та энэ дээр өөрөө мастер болох хэрэгтэй юм байлээ. Ийм нэг сонирхолтой зүйл байгаа. In this moment, a sense of revelation. My soul has found my future. It was stolen, but I found it. I found my intuition, my purpose solely written in your story. Oh. Something's coming up on me, yes, something's coming up on me. Let it rise, let it rise. Something's coming up on me, yes, something's coming up on me. Let it rise, let it rise. Дараагийн нэг орлуулж болохоор зүйл гэвэл камер болон линзэндээ маш их мөнгө үрсний дараа та тэрийг яаж хадгалах уу, яаж зөөвөрлөх үү гэсэн маш том асуудал байдаг. Тэрэн зөвлөд янз бүрийн том цүнхнүүд байдаг. Гэхдээ цүнхнүүд нь бол маш их үнэтэй байгаа. Тэрийг яаж хятнаар аргалж орлуулж болох вэ гэж энэ цүнх нь бол барилгын багчин зориулсан ийм хатуу. Энэ цүнхний өшөө би ингэ давуу тал нь харуул ийм эрзэнэн ийм
orange ирзэний юм хамгаалттай weather sealing гэж ярьдаг те. Бороо, шороо юуш нэвтрэхгүй цүнх байгаа. Ингээд одоохыг харах юм бол зөвлөн юм ирзэний колонуудаар дүүргэсэн байгаа. Эдрийг зүсээд тэгээд дотор нь ингээд суйрлуулж өгсөн байгаа. Энийгээ бас давхар ухаад юмудаа шигтгээд суйрлуулах юм бол та одоо шилбэл дуран мөргүүдээ ингээд шигтгээд суйрлуулад орчвол энэ бол маш найдвартай хадгалах, зөөвөрлөх, цүнх гэвэл та бас ийм боломж бас байж болох юм байна. Үний хувьд харьцуулах юм бол энэ цүнх нь өөрөө 35 орчим доллар. Эдгээр нь өөрсдөө нэг 10-15 долларын курс хийсэн байгаа. Яг энэ зориултын үнэтэй адилхан хэмжээтэй ойролцоо цүнхнүүд нь бол доор хаяж 300, 200, 400, 500 гэдэг маш мөнгөтэй. Камерны зураг авдаг хэрэгсэл гэхээр аюу их тийм үнийн хөөрөгдөл дээр нь байдаг. Дотор нь дүүргэж хийсэн хөөсөнцөр гэх юм бол би ийм хөөсөнцөр балерин материалаас олж хийсэн. Энэ нь болохоор ийм уян хатав. Үүрж унахгүй. Хамгийн чухал нь ийм үүрээ дунаад идэх тийм хөөсөнцөр байгаа. Та ямар ч хөөсөр оруулж болно. Зөөлөн материалаар ямар ч юмар оруулж болно. Бас ийм хөөсөн жимний шалан дээр ч юм уу йоганы шалан дээр ч юм уу хүүхдийн тоглоомны өрөөний шалан дээр бивсэн байдаг юм хөөсөнцрийг санаж тийм иймэрхүү хөөсөнцрүүд давхарлаад тарган цавгаар хооронд нь наагаад бас дүүргэж бас болох юм байлээ. Би гэхдээ ийм сонгосон энэ арай зөөлхөн материал байсан. За ингээд хамгийн сүүлийн монголчлох арга маань юу вэ гэвэл та бүхэн одоо харж байгаа юм намайг гэрэлтүүлж байгаа энэ гэрлүүд байна те. Энэ бол зүгээр л ийм LED гэрлүүд байгаа. Тэгвэл та ийм гэрэл авахдаа хамгийн чухал нь ямар температур дээр хийсэн байна гэдгийг харах хэрэгтэй. Жишээлбэл өдрийн гэрэл шиг асдаг байна уу? Эсвэл одоо тэр хойноос ч шиг тийм tungsten light гэж хэлдэг тийм хуучны тийм гэрэл шиг тийм шар өнгийн гэрэлтэй байна уу? Эсвэл ийм өдрийн гэрэл шиг одоо энэ насж байгаа надад тусч байгаа юм өдрийн гэрэл шиг гэрэлтэй байна уу? Одоо намайг гэрэлтүүлж байгаа бүх гэрлүүд маань бол ийм LED гэрлүүд байгаа. Хамгийн чухал нь та гэрлээ өөрөө контролдож чадах юм бол ийм гэрэл ашиглаад иймэрхүү видеос хийж болно шүү. За ингээд сүлдэн дүгнээд хэлэхэд миний энэ танилцуулсан энэ аргууд бол маш хялбар хэм дараагаар яаж орлуулж болох вэ гэдгийг талаар та бүхэндээ сонирхууллаа. Мөн камер нь яг өөрт нь зориулаад хийцэн байгаа зүйлийг бол идрээр орлуулахад бол хэзээч гүйцэхгүй. Тэгтээ мөн хоёр дахь сонголт маш хямдхан хоёр дахь сонголт байж болохоор зүйлүүд юм байна шүү. Дараа уулзцгаая. Bye. Now? Yes, look to the camera and say it. Thanks for watching my video. I hope see you soon. I hope see you soon. Bye-bye. Bye-bye. Wave your hand. I love you. I love you. Yeah.